За 61 дээр бодлого нь энэ функцийн уруу функцэн j от x бол энийг олгоно. За тэгэхээр одоо бүгдээ f от x тэнцүү 2-ын x-тэй нэмэх нэгээс зах нь 2 функцийн уруу функцийг олох юм байна. За тэгэхээр уруу функцийг олоод олж болно. За би 2 аргаар хоёулангаар нэ. За f от x-ийг y гэж тэмдэглээд тэгээ уруу функц олохоор x-ийг y-ээр солиод x-ийг y-ээр солиж. За тэгээ 2-оо урагшаач нэмэх 2 болоод 2-ын y-д нэмэх 1. За y-ийг олохын тулд би 2 талаас нь 2 суурьтай логарифм авна. x-тэй нэмэх нь 2 логарифм 2 гэдэг урд нь логарифм 2-ыг тавьчих гэсэн үг. Тэгээ логарифмын чинарын зэрэг хэмж урагшаа үржигдээд логарифм 2 суурьтай x-тэй нэмэх нь 2 тэнцүү y-д нэмэх 1 урагшаа гараад 2-2 маань 1. Эндээс y-ийг олохоор логарифм 2 суурьтай x-тэй нэмэх нь 2-оос хасах 1. За энэ бол манай f функцийн уруу функц буюу биднээс энэ тэмдэглэхээр бол j от x 2 суурьтай x-тэй нэмэх нь 2-оос 1-ийг хасдаг нэ. Тэгсэн чинь би юуг олох юм гэсэн j от 6-г олно гэсэн. За одоо j от 6 гэхээр энд 6-г орлуулна гэсэн үг. За тэгэхээр логарифм 2 суурьтай 6 дээр 2 нэмэх нь 8 хасах 1. Тэгэхээр 2 суурьтай 8 маань 3 гэсэн шүү дээ. 3-аас 1 хасахаар 2. За j от 2 гэхээр дахиад бүгдээ j функцтэй 2 орлуулж байна. 2 суурьтай x-ийн хонд 2-ыг тавилаа. Хасах 1. Уруу функц ингэ болсон шүү дээ. Тэгэхээр 2 суурьтай 4 гэдэг маань 2 1-ийг хаслаа. Ингээ манай хариу 1. За аны бүгдээр өөр нэг аргаар хий. За ямар аргаар хийх вэ гэхээр бүгдээ энэ сая уруу функцийг олохдоо яасан бэ гэсэн чинь y-ийг нь x-ээс солиод x-ийг y-ээс солисон тийм үү. Тэгэхээр уруу функцийн одоо j от 6 гэдэг уруу функцийн 6 дээр хутга гэдэг нь манай анхны функц. Уруу функцийн одоо x гэсэн шүү 6. Тэгвэл анхны функцийн y гэсэн урвал хариун 6-тай тэнцүү байх x-ийг олох гэсэн. За урагшаа галаа 8 2 x нэмэх нь болоод 8 маань 2-ын куб юм чинь 2x-тэй нэмэх нь. Тэгэхээр 3 маань x-тэй нэмэх нь тэнцүү буюу x олсон ч x маань 2 гарч байна. За нөгөө ихний энэ 2 гэж гарсан шүү дээ. Энэ 2 нь тэр гэсэн үг. За одоо тэгэхээр би энэ утга маань хэд гарсан бэ гэсэн чинь 2 гарсан юм байна. За одоо бид j от гээд j от 6-г олох гэж байгаа тийм үү. Тэгсэн j от 6 бүгд 2 гэмтсэн. Одоо j функцийн 2 буюу уруу функцийн x гэдэг бол анхны функцийн y гэсэн үг. Тэгэхээр анхны функцийн маань y буюу 2-тэй тэнцүү байх x-ийг олж нөө л гэсэн үг. За урагшаахаа 4 болоод 2x-тэй нэмэх 1. Гэтэл манай 4 чинь болохоор юу вэ гэсэн чинь 2-ын квадрат тэгээд зэргүүдийн тэнцвүүлэхээр 2 маань x-тэй нэмэх 1 тэнцвүүд x тэнцүү гэдэг ялгаар уурчаад зайлгуур нь жисэн болно. За 62 нь тэртгэлүүдийн шийдүүдийн хэлбэр гэж. 2-ын 2x нэмэх 1 гэдэг нь 2-ын 1 зэрэг. Хасах нь 9-ийн 32x нэмэх нь 4 тэнцвүүдэг. За 2x-ийг бүгд a-г орлуулчих. Тэгэхээр маань a-гийн квадратыг өрчих нь 2 хасах нь 9a нэмэх нь 4 тэнцвүүдэг. За эндээс бүгд a-ны 2 олноо. За a-гийн бүхнийг эсрэгээр аваад 9-ийн квадрат 81-ээс 4-ийг өрчих нь a өрчих нь c. Хуваах нь 2-ыг өрчих нь манай ихний коэффициент 2. За 9-ээр нэмэх нь хасах нь энэ маань 18-ыг 432 81-ээс 32 гэсэн чинь 49 49-өөс 7 гарах. За тэгэхээр манай А1-р шийд маань 9-ээр 7 нэмэхээр 16 4 гарч ийн. 2-р шийд маань 9-өөс 7-оор 2. Тэгэхээр хариу 2-ны 1 гарч ийн. За тэгэхээр би чинь А-гаар 2x гэсэн шүү дээ. Энэ маань 4 байж болох юм байна. Эсвэл 2x маань 2-ны 1 байж болох нэ. За тэгэхээр эндээс x4 чинь 2-ын квадрат гэсэн x 2 2-ны 1 маань 2-ыг хасах 1 зэрэг чинь x тэнцүү хасах 1 гэсэн. За тэгээ шийдүүдийн нийлбэрийг бол гэсэн. Тэгэхээр энэ хоёр шийдийн маань нийлбэр нь хариу 1 гарах нэ. За энэ тэнцвэрийг бодоорой. За логарифм тэнцвэрч боддог бүгд нэгдүгээр заавал тодорхойлгож авах. Логарифмын ард очоос 4-өөс 1-ээс заавал тгийсэх x-с хүн логарифмын ард ам чинь тгийсэх. Эндээс юу болохоор x маань 1-ээс хасах x нөгөө тийш харахаар x маань 4-өөс бага. За одоо нэг функшн дээр байлгахаар x маань 4-өөс бага. Тэгэхээр
x маань 1-ээс ихээр юм. Тэгэхээр огтлсон нь манай хариу 1-ээс x нь 4-ийн хооронд. За энэ тодорхойлмоч. За одоо бодлоо. Загс чи манайх энэ 2 суурьтай 4 суурьтай гэж энэ хоёулыг нь ижил суурьтай болох юм. Тэхийн тулд 2 суурьтай 4-өөс нь x маань байжийг 4-өө бүгдээрээ 2-ын квадрат гэж. Тэгээд нэгийг би бас 2 суурьтай болгох хэрэгтэй учраас нэгийг 2/2-оор хурцуулж 2/2 маань 1. За логарифмын энд байгаа тоо урагшаа гарахаараа уруу болж гарна. Тэгэхээр 2 маань урагшаа гарах 2-ны болчихно. Тэгээд логарифм 2 суурьтай x-с 1 ба энэ нь логарифм 2 суурьтай 2. За 2 талын 2 урсгаар 2-ыг үрчгэн логарифм 2 суурьтай 4-өөс 1 хасах нь логарифм 2 суурьтай x-с 1. Энэ маань 2 урчлэхээр логарифм 2 суурьтай 2. Өөрөлд энэ хоёрыг иш нэг үржүүлээд иш нэг үржүүлсэн гэсэн ижил хоригдсон. За нэг одоо хаашаа оруулнаа бүгд. Тэгэхээр логарифм 2 суурьтай 4-өөс нь x-ийн квадрат. За хуваахаар жоохон алдах магадaltaй учраас хаашаа гаргаад нэмэх болгоно. Тэгвэл үржүүлэх чинь те нэмэх нь 2-ыг хаашаа оруулахаар логарифм 2 суурьтай 2-ын квадрат буюу 4. За одоо бүгд нэмж байгаа учраас энийг үржүүлнэ. Тэгэхээр логарифм 2 суурьтай x-с 1-ийг 4 үржүүлж байна. За логарифм 2-ууд хаяхаар 4-өөс нь x-ийн квадрат нь x-с 1-ийг үржих нь 4. За хаалтаа задлахаар x-ийн квадрат хасах нь 8x нэмэх нь 16. Энэ маань 4x-с хасах нь 4. X-ийн квадрат хасах нь 12x нэмэх нь 20 маань тэгээс баг. За эндээс x-ний 2 олохоор үржүүлэхээр 20 гардаг, нэмэхээр 12 гардаг 2 даа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр x-ний 2 тэнцүү x-ийн эсрэгээр аваад 12-ын квадрат 144 хасах нь 4-ийг үрчгэнэ. Баах нь 2-ыг үрчгэнэ. За язгуур дор юутай тоогроод чи 80 гэдэг чинь 64 гарч тэгэхээр 8 их юм байна. Тэгэхээр эндээс манай 1-р шийдэл маань 20-ыг 2 дахаар 10, 2-р шийдэл маань 4-ийг 2 тоод 2. За тэгэхээр ингээд тооншлуун дээр одоо бүгдээрээ 2 ба 10 тавилаа. 10 тавиад за манай энэ чинь дээш харсан барабар шүү дээ. Тэгэхээр одоо би тэглэх хэлцгийг нь асууж энэ хэдэн байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ дээр утга нэмэх энэ доор нь хасах. За би ямарыг авах юм тэгээс багыг авах. За энийг юутай огцолгох гэсэн нь тодорхойлмож байгаа. 1-ээс 4-ийн хооронд. За нэг тодорхойлмож маань 1 нь энд байна, 4 нь энд байна. За 1 4 маань хоёулаа орохгүй. За энэ хоёр нэг чинь 2 уурч байна хараа буруу байлуулж. За тоошин дээр байлаад 1 нь энд. За 4 нь энд. Тэгээ 1-ээс 4-ийн хооронд. За энэ хоёрын нэгэн зэрэг давхардж байгаа хэсэг нь шийдэн 2-оос 4 хооронд. 2 маань их буй тэнцэмж орно, 4 маань онгохомж орохгүй. Тэгэхээр манай шийдэн 2-оос 4 хооронд. За завсраар илэрхийлвэл 2-оос их буй тэнцүү 4-өөс 9 баг. За энэ функцийн уламжлалыг болохоор гэж 5-ын уламжлал нь 0, 5 x-ийн уламжлал 1-ийг бахна косинус квадрат гэсэн. За 65. Уламжлал аваад 6-ны пиг орлуулах гэж байна. 2 үчин косинус x-ийн уламжлал маань хасах x, 3 их маань тэг. За энэ ч 6-ны пигийг орлуулахаар хас 2-ыг үчин синус 6-ны пи. Эндээс хас 2-ыг үчин синус 30 маань 2-ны 1. Тэгэхээр хариу нь хасах 1 байна. За 66. За натурал ритмийн уламжлал d-ийг бахан d-г маань y-гээс уламжлал авах гэсэн. Натурал ритмийн x уламжлал 1-ийг бахан 3x үржих нь давхар функц чинь 3x-с уламжлахаар 3. Тэгэхээр хариу нь 1-ийг бахан x байна. За энэ маань энэ функцийн уламжлал авсан чинь юм бол f от x функцийг олох. Тэгэхээр уламжлал нь 1-ээс синус x байна гэсэн үг тийм. За y-г олохын тулд хоёр талаас нь интеграл авъя. Тэгэхээр энэ маань 1-ээс синус x dx. За бол уламжлал интегралаар харилцаа өргүүлэх учраас уламжлалаас интеграл авахаар манай y маань гарч ирнэ гэсэн үг. Тэгэхээр 1-ээс интеграл авахаар x синус x бол интеграл нь хасах косинус x. Тэгэхээр хасахын нэмэх косинус x болох нэ. Тэгээд нэмэх нь c. За 68. Интегралыг бодох нь байна. За косинусаас интеграл авахаар синус 2-тай гарна. За энийг би нэг яг орлуулгыг хийчихэл та ер нь би ингэж хийгээд байгаа шүү. Косинус 2t dt гэдэг байгаа тийм. Тэгэхээр би 2t-гээ төр зэрэг аг орлуулчих. За хоёр талаас нь дифференциал авчи гэдэг нь d үсэг тавьчих гэсэн үг. За тэгэхээр эндээс уламжлахаар 2 тэгээд dt
А-гаас уламжлахаар 1 dA. Тэгэхээр би одоо эндээс юу гэж орлуулах вэ? Косинус А dt гэдэг юм эндээс 2-ны 1-ийн хүчин dA. За би хэлээ сүлд нь нөгөө t-гээр орлуулж байгаа солихгүйгээр авчи. За 2-ны 1 чинь косинусаас интегралахаар синус А. Тодорхой интеграл учраас бүгд c-ийг тавихгүй. А-гаар юу тавьсан? 2t-ийг тавьсан. Хилэн 0-оос 0.25 чинь 4-ний π гэсэн үг шүү дээ. Эсвэл бүгд яг косинус интеграл авахаар синус гарнаа. Тэгээд уламжлахад 2 өөрчлөх юм бол интеграл авахаар 2-т нь хувааж байгаа гэсэн үгтэй бас. За орлуулч. Тэгэхээр 2-ны 1 чинь d тэгэл 45-аад авахаар 2-оор тэгэхээр 2-ны π болчихно. Хасах нь t-ийн хооронд t-ийг давахаар синусыг t гардаг. За синус 90 градус гэсэн үг. Тэгээд 1-ийг авах юм чинь манай хариу 2-ны 1 гэж дарах нэ. За санамсаргуу даргалтын үсэг дугуйд бета бол гэж. За тэгэхээр манай энэ магадлалын бүх боломж буюу бүтэн магадлалын нийлбэр маань 1 гарах ёстой. 0.23 b нэмэх нь 0.4 гарах ёстой. За тэгэхээр бид 0.12 дээрээ 0.23 нэмээд 0.4 нэмчих. Тэгэхээр 5 7 0.75. Тэгвэл манай b маань 1-ээс хасах нь 0.75 буюу b нь 0.25 болж дарах нэ. За 100 юусан байгаа 5 6 7. За 100 байна. За 70. Дискрет самсгийн хувьсгч маань одоо томьёогоор өгч. Тэгэхээр бүгдээрээ хүснэгтрүүгөө шийдвэрлэх харахад амар те. Y ба харуулсан магадлал. За утга нь 0 1 2 3. За тэгэхээр 0 байх үеийн гэхээр энд y-ийн 0-ыг тавина шүү дээ. Тэгэхээр 3k. 1-ийг тавихаар 2k. Энд чинь 2-ыг тавьчихаар 1k. 3-ыг тавьчихаар 0 гэсэн үг. За тэгэхээр энэ дээр нийлбэр маань 1 гарах ёстой учраас 3k дээр 2k нэмээд k нэмэхээр 1. Эндээс k бол 6-ны 1. За одоо эндээс би яах юм гэсэн чинь нөгөө p-н y-ийн 1 байх үеийн магадлалыг олох нэ. Y-ийн 1 байх үеийн магадлалыг яхаар 2k гоц. Тэгэхээр 2-ыг хүчин k 6-ны 1 чинь энэ үеийн магадлал нь 3-ны 1 байх нэ.